шин томилгоогоор сангийн сайдад нэр нь тодорсон их хурлын гишүүн Зоригт 2015 оны төсвийг эсэргүүцэн байнгын хорооны хурл болон улсын хурлын чуулганд суухгүй гэдгээ зарлаа. Гэхдээ түүний ил үйлдэлийг фракцийнхныгаа алдаж байгаад эсэргүүцэж байгаа үйлдэл гэж НБС телевиз өнөөдөр мэдээлсэн юм а. Засгийн газрынхаа дидинхийг хэвээр нь авчулдаг гэсэн нэг л арга юу шүү дээ. Тэр талаас нь харж байгаа. Ер нь засгийн газрын бүтцийг өөрчлөлтөөр энэ засгийн газрын илүү ажиллахгүй, илүү ажиллахгүй. Энэ засгийн газрын бүтцийг өөрчилж тэр сайд нарыг нь солисноор энэ 15-16 онуудад бид нар замууд тавиад явах уу, олон зуун цэцэрлэг барих уу бол худлаа барих. Яг л мөнгө байхгүй. Энэ засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг оруулахын ажил засгийн газар төсөв өргөн гэсэн. Тэр төсөвдөө юу гэж хэлж байгаа юм гэхээр бол бид нар нэг цэцэрлэг барихгүй. Бид нар нэг зам барихгүй. Яг бидэрт мөнгө байхгүй. Тийм учраас ерөн үндсэндээ бол ажилгүй суун гэсэн тийм төсөв өргөн байсан байхгүй. Тийм төсөв өргөн барьсан засгийн газрын бүтц нь ямар байх нь бидэрт ямарч байдаг. Хинээс гаргаад ямарч бүтцийг батлаад ажил хийхгүй засгийн газрыг баталж хийж байгаа хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд бол нэг хашгуудлаг өгöd хэрэггүй тийм. Сайдгүйгээр байгуулагдсан шинэ яамд хувьчийн яамдын аль аль нь зэрэг хүчин төгөлдөр болсон ил үйл явдал өмнөх парламентын үед байгаагүй учраас бас нэгэн шинэ түүх улс төрд бий боллоо. За маргааш гэд шинэ томилгоо бүрэн гүйцэд хүчин төгөлдөр болж дараагийн ажлуудаа эхлүүлнэ гэж найдаж байна. За үргэлжлүүлэн үзэгч та бүхэн